Yeah, that body's a blessing, girl. I ain't trying to pressure her. She messed with the temperature. Hard road this. За сайн байцгаана. Энэ удаагийнхаа бичлэгээр зайсан дээрээс хүргэж байна. Одоо гадаа яг 7:30 баруун 8 болж байгаа бах. Зайсан дээрээс Улаанбаатар хотын байдлыг иймэрхүү байна. За нөгөө талаар харуулахыг иймэрхүү. Энэ бичлэгийн гол зорилго нь Улаанбаатарны агаарын бүхэтлийн хэмжээг яг бодитоор зайсан дээрээс харуулах гэж болсон. Гадаа нэг иймэрхүү байна. Гадаа ойролцоогоор хасах 28 градус байна. Тэгээд зайсангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргье. Эртний болоод орчин цагийн уран барилгын арга ухаанд тодорхойлсон Монгол орчуудын бүтээсэн бишээ бол хангал дүүргийн 11-р хороо богдхан уулын хормойд зайсангийн аманд орших Монгол зөвлөлтийн наримлын дайчдын алдар хөшөө юм аа. Монголчууд эртнээс хамгийн хүндтэй байгууламж тухайлбал овоо мэтийг өндөрлөг газар босгож амьдралын бэлэг тэмдэг гэж үзсээр ирсэн уламжилтай билээ. Энэ уламжлалын дагуу бүгд наримдах Монгол ард улсын эрх чөлөө тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгал зориулсан гэрэлт хөшөөг 1956 онд Зайсан толгой дээр анх босгосон билээ. Төв дээр тагсан шүтэн гэсэн утгатай чоддон хэлбэртэй тус хөшөөг байгуулахдаа 17 дугаар зууны үеийн манжийн үеийн довтлогоноос хамгаалах зорилготой байгуулж байсан Монголын баг хаадын үеийн цайз хэрэм бэхлэлтийн барилга байгууламжийн уламжлалыг үндэслэн бүтээсэн. Тэгэхүүр нийслэлгүй байх цагт Хуулгал дунд голын хоорондох богдын өнгөн сүргийн нутаг болон богдхан уу дархан застай байсан тул богдхааны зарилггүйгээр тийш гарахыг хоригддаг байсантай холбоотойгоор тухайн үеийн нийслэлгүүрийг толдон харах голцыг бол өнөөдрийн та бидний мэдэх засхны овоо байсан. 1913 онд Монгол ирсэн Францын гэр зурагчийн Испани Пассигийн авсан гэр зурагт ч нийслэлгүүрийг засхны овоон дээрээс авсан гэр зураг байдаг. Зайсан толгой дээрх энэхүү хөшөөг өөрчлөн сайжруулах зорилгоор Монгол Ардын хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөлийн 1969 оны 90-87 дугаар тогтоолоор баталсан зураг төслийг үндэслэн ерөнхий архитектор хишигтийн удирдлагаар архитектор Үлзий хишиг, уртнасан мишиг, конструктор Кузнецов, Бадай, баримлч Дорж сүрэн, Зулцэг, зураач Үржнэ, Доржхонд нарын мэрэгжилтнүүд шин зураг төсөл зохиож юм. Энэ зураг төслөөр Монгол зөвлөлтийн наримдлын дайчдын алдар хөшөөг 1969-1971 онд барьж байгуулан ардын хувьсгалын ойн өмнөхөн хүлээлгэн өгсөн. За юу ч нэг бүтэн тойроод харуулъя. Одоогоор зайсан дээр юм надаас өөр хийж алга байна. Би баг хамгийн түрүүнд хийх байна. За. Нэг иймэрхүү байна. Баян зүрх дүүрэг. За Батаны хувьд 5 дүүрэг хамаагүй баг харагдаж байна. Нэг ер нь баг эндээс талбай ажлын бүлэшгээ харагддаг байсан бол одоо баг харагдахааргүй болчихжээ. Одоо яг шатны юм аа. Нэг иймэрхүү байна. Энэ хөшөөд
Энэ чулуугаар хэвтэж ийсэн баримтын тайлбарыг тайлж баг мэдэх ба. Тэр анзаарч байгаа бол энэ дээшгээ цэнхэр байгаа тэнгэр нь. Тэр яг энэ дөрвөн уулын донд агарын бохиолын дотчоод байгаа гэсэн үг. За тэрийг яаж хийдэх вэ гэдгийг нь том дарга нар мэдчих бол. Тэгтэл мэдж байгаа л хийнэ хийх юм да. За зайсгийн талаарх мэдээлэл энд байна. За гэрлээ хасаач да. За Шин Монгол улсын тусгаар технологиг зөвлөлт Монголын цэрэг дайч төвөд зэрэгцээ хамгаалах гэсэн танаг баруун гартаа ялтын туг өргөж зүүн гартаа автомат буу барин зогсон улаан армийн цэргийн цэрэг эргээ 27 м өндөр сүрлэг хөшөөгөд илэрхийлжээ. Түүний зэрэгцээ алтан амьд тань бидэнд би алдар гавьяа тань амьдралд би гэсэн утга гэсэн үгтэй ёслолын талбай байх ба. Ардын увсгалын үлгийн алтан болог ах トゥ 2 орон харийн дайсны эцэг тэмцэж байсанд тол бунуур халахын голын болон зөвлөгийн их орны дайны баатар хотуудаас авчирсан хөр шорооны дээжийг үндэстгэлтэйгээр байрлуулжээ гинэ. За энэ хөшөөний талаар нэг юм байна. Хөшөөний талаар мэдээлэл ингэж өгсөн байна. За хэдүүлээ буу да. Энд нэг төвч байдаг. За тэр зүүцэж явах тий. Нөгөө тэнд бичигдсэн юм. Алтай амьд тань бидэнд би алдар гавьяа тань амьдрал алдар гавьяа тань амьдралж бий гэж байна. Асаа гацчлаа. За ингээд нэр нь доороос ямар нэг хүн гарч ирж байгаа шиг байна. Нэмж хэлгээд энэ бичлэгийг хөл ичтэйгээр бичиж байгаа. Хэдүүлээ бой. Энэ доороос танилцуулах үг байсан. Энэ баларцсан байна. Даашаа баа. Энэ жоохон хүүтэн дурцсны камер нь жоохон бүрэлзээд гачин гараад байгаа бол та. Та нар хүсээд зориг гаргаад гарч ирэх юм бол боломж байгаа юм биш. Энд энэ өглөөдөө барах хүн алга. Энэ бичлэгийг оруулсны дараа дахин нэг өөр бичлэг орох болно. Тэр бас ингэж өөрийнхөө утсаар бичсэн бичлэг байгаа. За энэ удаагийн нэг уншиж үзье. Монгол ардын хувьсгалт намын төв орооны 8 дахь Монгол улсын сайд нарын зөвлөлийн 1969 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90,787 дугаар тогтоолоор зайсан цолоод анх болсон гэрэл төвшөөг өөрчлөлтөн зохицуулбар байгуулахаар шийдвэрлэж ерөнхий архитектур хишигтийн удирдлагаар архитектор Т. Мишиг урт насан өлзий хишиг
инженер конструктор энэ нэрийг харагддаг. Хүйтэн бада барилгын мэргэжтэй витамин залуу баримлж дор зүрэн зулцах зураач үржнээ дорж ханд нарын уран бүтээл мэргэжтнүүд 1969-с 1971 онд орлон бүтээжээ. Тасврыг ардын усуудын 50 жилийн өмнө буюу 1979 онд 71 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тасврыг барьж байгуулахад тухайн үеийн ханшаар 6,370,000 төгрөг зарцуулжээ. Ийм байна. Яаж хідэн төгрөгөө болсон хин хийсэн гэдгийг их мэдээлэл байна. Одоо юу н баг нар манд цаг болж байгаа да. Нар манд хүрд байна гэхэд дарах гэдэг юм. Гад доош. За энэ бас нэг сонирхолтой баримт байна. Дурсгалын өшөөг анх зүүн сэлб голын зүүн дэнж одоогийн сантын түнэлийн орчинд босгохоор товлож байжээ. Зайсан цолон дундах машины зогсоолыг тухайн үеийн төв хорооны улс цорын гишүүний тоогоор 9 зогсоолтой хийсэн байна. Энэ өшөөг босгохын тулд зайсан цолгон оройн хэсгийг 3 м дэсцэг төлөвлөгөөтэй байжээ. Гэвч төлөвлөгөө ёсоор бос 1 м-ээр хэтрүүлэн дэссэн байна. За яг одоо доошо бууж ирчээд байна. За тэгээд энд яг доор байна. За тэгээд энийг өшөжлээ. Зөвлөлтийн дэшдийн дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газар галтай хамт дарахлаа гэж бичсэн байна. Тэнд орсоор бичсэн харагдаж байна. Нэг иймэрхүү байна да. За ийшээ нөгөө бид хэдийн таагтай өчөө гэж хэлдэг шин гарчи. Өсөлтийн засаарсан байна. За энийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан хувьсгал Монгол танкийн бригад Гитлерийн Германы эсрэг дайнд оролцсон. Энэ танк байна. За энийг Москвагаас Берлин хүртэл 2 жил явсан гэж байгаа байна л да энэ. За ингээд араас нь хараад нэг иймэрхүү. За тэгээд аддоор нь тойръя. Монгол зөвлөлтийн ард түмний дайчин бат найрамдал мандтугай гинэ. Монгол зөвлөлтийн ард түмний За ер нь ингээд миний өнөөдрийн бичлэг ингээд дуусч байна. За миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай. Асууж байвал коммент хийгээд асууж болно шүү. За баярлалаа.